90 оны гэмт хэрэг номер 5. Нийгэмд гарцгүй өнгөж байдаг. Ах トゥ олуулаа 45 настай, сайхан их нэртэй, 5 сайхан хүүхэдтэй элэг бүтэй айлын өрхийн тэргүүн. 4 охин ганц хүүтэй. Хүүхдүүдийнх нь даруй дүлгэн ажилсхийг нь хав ойрынх нь магтана. Намхад орж гойвол уг нь томоотой л хүн бололтой. Архины төлөө бол юугаач хайрлахаа болсон гин. Гэр орныхоо алил өнгөтэй өдтэй хулгайлж аваачаад зараад уучгана. Төрсөн ах дүүнэрийнхээ араа орохдооч юм л тааруул аваад явчихдаг. Тэдний үг хэлийг авахгүй залхаасан хүн. Тэрч байтугай айл амтны юм хулгай хийж байж шоронд жорж ачаата машины ачаавал галж байгаад манаачт нь буудулан шархтаж явжээ. Шоронд 3 удаа орж олон ирсээр байгаад эрүүлжүүлэхийн ажилтнуудыг ч бараг залхаасан хүн аж. Арх ус үедээ хүнтэй зодолт нь гэр ихнээч ёстой нэг төвөг шиг болдог юм байна. Гэр бүлийнхэн нь байнгын дарамт айдсын дор амь зуудаг байжээ гэж ерөнхий танилцуулаад амьдралынхын сүүлийн 2 өдрийг тасалж авч ярил л да. 1992 оны 12 дугаар сарын 20. Энэ өдөр Намхад оржийн урд айлын авгаа орж ирж Намхад орж иртүүд 300 төгрөг зээлсэн. Түүнээ авъя гэж нэхэж орж ирж тэр хэдийг сандрагчээ. Талхны ч мөнгөгүй байсан тэр хэдэд энэ гинти өөр үнэхээр төвхтэй хэцүү ядаргаатай санагдaltaгүй ч яахвтэ. Тэгтэл Намхад орчиж ороод ирчихгэн. Эхнэр нь хүлгэлзэн байснаа ээг нь олсхийн ядж байж. Өвгөн чи юунд урд айлаас баахан өр тавиад тайжсан юм бтэ гэж дөнгөж хэлж дуустал босон гарааж. Чамд ямар хамаатай юм бэ пистан. Бити чи над руу ингэж солиорч уцч байгээд үгс үггүй зотоор давшлахт нь хажуунаас нь хүүн. Аава та болоочтой гэхэд чимөө баасан шээс юу гэнэгээд ширээн дээрээс юм аваад шидсэн назар халбаг байжээ. Тэгснэ цагаан иштэй хутга аваад хөрөөгөө дарахт нь хүү дуугу олж айхтаа урдаа сандал орчихсан буланд шигдэд суув. Эгч дүүнэр нь ойрлон уйлаан болж өр нэхэж орж ирсэн авгаа хүртэл айж аргадаж байж нэг юм зогсов. Намхад орж хутаа төрүүлчгээд ханхалзаж гараад тэр өдрөө ирсэнгүй. 1992 оны 12 дугаар сарын 21. Өглөө 10 цагийн үед согтуу орж ирээд ороодсаа зунтаад өгөв. 14 цагт сэрж босоод эргэнгээ ухаж гэрийнхнийхээ авсан картны залхыг гаргаж ирээд ховтоглон идэжээ. Эцсээр байгаад гэрийнхэндээ үлдээгэлгүй бүгдийг нь жалж орхижээ. Энэ үед эхнэр нь гаднаас орж ирж ховцсоо тайлаа толгой зүсч тавих гэтэл хоосон. Ээш чи хүүхдээ сургууль руугаа явах гэж хахад юм үлдээдэггүй. Арайч дэндүү юм. Гэтэл биш болов. Энэ муу өмхий пистач нь дандаа тэгж шалчганаж байдаг юм шүү гэд зодох гэж хөөснөө талах зүсдэг хутга руу ухс хийхт нь охин ундар маань оройд ахуулсангүй. Намхад орж шалны мод аваад ундармаа руу дайрахтана. Чи намайг л цохих гэсээр ээж нь охиныхоо урдуур хамгаалan орж хөл рүүгээ зөхүүлжээ. Хүүхдүүд ээж гээд тал талаас нь зууран бахиралцгаав. Эцэг нөгөө л хилдэг хараалаа урсгаж бүгдийг ч наална. Шүн унтж байхад чинь байшин тажин шатаана гэж зандчин 2 охин 5 настай хүүхдээ бахируулан буланд цүмийн шахчихсан шалны мод эргүүлж гарчээ. Энэ үед хүү болт нь ус аваад орох гэтэл хашааны хаалган дотроосоо түгжээтэй байв. Тэгтэл гэрт бөөн уйлан арилан болж дуулдахт нь хашаагаад аваад оржээ. Гэртээ ортол аав нь ээж эгч дүүнэрийг нь буланд шахчихсан шалны модоор зовх гэж даялзуулж байхад нь модыг нь барьж авч татан булаажээ. Намхад орж модоо алдмагц талах зүсж байсан хутга руу ухс хийхэд өчигдөр хуутгалчихсан одоо ч гэж бодонгууд шалны мод аавынхын толгойд нэг л мэдсэн зогчихсан байв. Тэр толгоогоо барьж тонгоон сууснаа дэрэгдээ байсан нүрсний хувин аваад далайхт нь хувингийн салгаж аваад түлхэн гадагш гаргажээ. Энэ үед охин ундармаа хэсэг дээрээс цагдаад удаж авчирсан байна. Болсон үйл явдал ердөөлэн хөө хэрэгт татагдав. Цагдаа бат төгс хэсэг дээрээ Намхад орж гуайг авчираад байлгаж байтал 2 ч удаа дотор муухай оргиод байна. Агаарт гараад ирэх гэхээр нь гаргажээ. Сүүлдээ би одоо ингэж харчих юм. Одоо яахчгүй толгой өвдөд байна гэхээр нь гэрлүүнээ явуулчихаж. Гэртээ ирсэн хойно мөн л элдүүгачиг яриа гаргаж боож өхөн гэж бүсээрээ хүзүүгөө осорлож тавьтрагуудад болохгүй болохоор нь яваад дахин сэргийлэхэд хэлжээ. Энэ үед хэсэг дээр хөдөлгөөнт эргүүлийн тэрэг ирсэн байсан тул түүнд мэдэгдэж шууд эрүүлжүүлэхтэр авчирчээ. Эрүүлжүүлэх юм чи занзан биеийг нь үзэхэд толгойн баруун тал овоож хавтсан огиулж тархины гэмтэлтэй нь мэдрэгдэж байсан тул 103 дуудаж гэмтлийн эмнэлэг төргүүлв. Намхад орж
Тэн дэмжлэгээ авалгүй нас оржээ. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэж болд хэрэг татагтаад байна. Одоо зарим гэрч хохирогчдын мэдүүлгээс цөөн өгүүлбэр иш татэ. Ундрмаа. Сургуульд байхдаа хүүхдүүд аав чинь тэнд согтоо явж байна лээ гэхээр ичдэг байсан. Чухам энэ үесэл архичин аавын охин гэдгээ мэдэрч гутаж явах болсон. Аав архич их уун нодон 4-р сард архитаж гэрээсээ гараад 7-р сард ирсэн хүн штэ. Би тэгэхэд 10-р анги эцэггүй хүн шиг л байдалтай төгссөн. Сүүлийн үед аав маань агсам тавьж харгас хэрцгийн эрс ихсэж алдан хятан байшин шантаан штаан гэж занал хийлж намайг хүртэл чиний үхийг чинь харнаа гайгүй гэж аймаар ярина. Бид эртээ үзүүртэй юм бүгдийг нуудаг. Тэр өдөр галтгооны ширээн дээр талах зүсж байгаад орхисон гутгаа авах гэхэд нь болд цогсон. Ээж хүүш яаж байгаа юм аавыгаа тэгдэггүй юм бойл гэж болдыг ашигласан. Би тэр үед сандарчсан уйлаа зогсож байсан. Нэг удаа аавыг алан тална гэж яриад байхад нь та дандаа л хүн ална гэж ярьж байх юм. Өөрөө тэгж явж алуулчих удаа гэж санаандгүй хэлж байж үлээ. Мууч гисэн аавг болсондоо харамсаж байна. Бямб дэлгэр хохирогч. Гэр бүлийнхнийг нь талигаа чиг нөлөөлсөн хохирогчоор тогтоож болохгүй тул төрсэн ах дусыг нь хохирогчоор оролцуулжээ. Талигаач бол миний төрсөн дүү минь байсан юм. Дүүгээ алдсандаа харамсахын зэрэгцээ би үннийг хэлэхээс гажиж чадахгүй нэ. Дүү минь даанч их архи уудаг байсан. Уус үедээ гэр орондоо агсан тавьж дүү байдаг, ажил хийдэггүй. 1986 онд хойно 1-р баазад жолоочоор ажиллаж байхдаа л атсан бараанаасаа согтуу олгаажиж баригдаад шоронд орж байсан. Үүнээс өмнө ч 2 удаа орж гарсан хүн. 1992 оны 10-р сард манайд хүнд зодуулсан гэж согтуу ирсэн. Нүүрний хавтартай байсан. Нэг шил архи уугаад явсан. Түүнээс хойш нэг тал мэдээгүйгээд гараа игээд нүрэндээ наагаад байдаг болсон юм. Манай дүү архи ууж хулгай хийж байвал болдог хүнтэй. Гэрийнхэндээ үргэлж агсан тавьдаг. Манахаас ч хулгай хийгээд явчихдаг. Төрсөн дуу юм болохоор нь тэгээд л орхидог. Ээж минь 72 настай өгшин бий. Тэр хүн хуулийн хүмүүст миний өсөлтийг дамжуулж өгөөч. Ач хүүг минь ял шийтгэлгүй гаргаж өгч үзээч гэж үгэлсээр хоцорсныг та бүхэнд уламжлая. Би өдийн наслахтаа болчиг томоотой дууг өөхд үзээгүй. Тамхи татахгүй, гэрээс гарахгүй. Гэр оронд эрэгтэй хүн хийх ажлыг ганцхан тэрл хийдэг байсан. Авгаахын хувьд бол хөөх юм ярих юм байхгүй. 20 жил миний дүүгийн ааш аягийг дааж өр хүүхдүүдийг нь төрүүлж өсгөж гэр орныг нь өргөж өндийлгэж яваа ганц хүн. Нас барсан явдалд гомдол хүсэлт байхгүй. Болормоо охин нь аавыг гутаг авах гээд ухсгийхээр нь ундрмаа агч бит хоёр барьж авсан. Аав инхүү та нар гээд шалны мод бариад авахаар нь ээж бидний урдуур орж та нарыг зөхиулахаар би зөхиулъя гээд биднийг араараа оруулсан. Аав тэр үед яахаас ч буцахгүй амар тогшин болчихсон байсан. Би маш их хайсан. Бид бүгд айж уйлж орилсон. Би аавда нэг удаа нэг их амар зодуулсан. Түүндээ гомддгүй. Аавын өдөөс эсэргүүцэх хүн байхгүй. Согтууч гэсэн аавыгаа хайрладаг. Ээжийн тухайд үнэхээр хэлэх юм алга. Аавтай минь амьдраад жаргал гэдгийг эдлээгүй. Ээж минь бидний л төлөө гэсэн хүндээ. Аавыг ийм байхад жаргалаа бодоогүй л хүн. Ийм хүнтэй чинь юу хэлэх вдэ. Баярлалаа миний ээж л гэхээс. Дүү болд их дуугүй. Үнэхээр хүлээцтэй хүүхэд байгаа юм. Нэг удаа аавд элдв өнгөөр загнуулаад дуугүй байхаар нь миний дүү яас их хүлээс төвчээртэй юм бэ гэж гайхаад чи ангийнхаа охтуудад ингээд л загнуулаад сууж байдгүй гэхэд хаанаас таа гэж байсан юм. Тэр өдөр л болчимгүй юм хийчлээ. Талигаачин дүү найдан ах арх их уудаг агсан тавьдаг юм их хулгай хийдэг. Урт цагаан 33 дугаар дэлгүүр хаваар архичингуудтай явж байдаг хүн. Манайхаар 1991 оноос хойш ирээгүй. Төрсөн ээж маань над дээр байдаг. Түүндээ л ирэхгүй байгаа хүнтэй хүүл хайран байна. Төрсөн дуу буян ах маань архинд нэвтэрсэн хүн гэр бүлээ дарамтанд байлгадаг. Гэр орныхоо ид тогшлыг зараад уучдаг. Үр хүүхэд хань ижлээ доромжилж зоддог айлгаан сүрдүүлдэг хүн. Архинаас болоод их гэмтэж өртсөн хүн. Ааш авир нэвдэрсэн. Ганц хүүгээ хэрэгт хийгээд л өглөөдөө. Ихнэр заримдаа маш их зодуулчихсан ирдэг. Аюуш бүрийн намхайд оржийг төр мэднэ гэд ерөөс тэр тухайгаа ярихгүй. Эмнэлэгт үзүүлэх гэхээр оргоод алга болчихдог. 10-р сард хүн зодуулсан гэд нүүр нь маш их хавтартай ирсэн. Түүнээс хойш 2 шанаа нь хүүт оргоод байна. Хэвтгэхээр дагц нь хүүт оргоод байна гэд өндөр дэртээ унтдаг. Архил уул гайгүй болдог хэд байдаг болсон. Хань ижлийн хувьд энэ хүнд анхаарал тавиад миний үгийг авдаггүй юм.
1984 онд сүх барьж миний хоолой дээр тавьж байсан шүн ирж шатаана гэдэг болохоор нь юм хэлдэггүй. Няма. Манайх дамбад айл саахалт байгаад улаастаа руу нүүсэн юм. Талигаач арх их удаг сүүлийн үед өвгөн тархинд орцсон. Гэр орныхоо юмыг зараад уучдаг болохоор эхнэр нь гайгүй шиг юмнуудаа манад хадгалуулдаг байснаа нүүхэд буцааж авсан. Гэр орных нь амьдрал хүнд. Урд нь зах зээлд ороогүй гайгүй байх үед толгой ширээр амьдардаг байсан. Баяр баясгалан инээд хөөр байхгүй болчихсон айл. Орход талигаачаас айгаад нэг болондоо шигтцгээсэн байдаг. Арх ухаараа авиргүй. Өөдөөс нь хилдэг хүн байхгүй. Хүүн маш томоотой хэрэг хийчихсэн гэхэд гайхаж байна. Жинхэнэ архичин гэдэг бол намхай. Дамп тарж байгаараа антахгүй. Манахаас хүртэл ширмэл ширдэг хулгай игээд зараад уучихсан. Нийгмээс арчмаар хүнч бий. Энэ Сергей. 1993 оны 2 дугаар сарын 12-ны өдөр буюу цагаан сарын шинэ 1-ний өдөр орогдол нь найз, содном, инх баяр, ганч өдөр нарын хамт ойр хавийнхаа айлуудаар золгочхоод аав Сергейнд иржээ. Энд орогдлын ихнэр болормаа ганцаараа байснаа сүүлд нь аав Сергей орж ирэв. Тэд нэр за явъя дахиад хилэлтийн айлаар орё гэхэд орогдлын ихнэр болормаа явуулаагүй. Харин аав Сергей нь би энэ хүүхдүүдтэй хідэн айлаар ороодох ийгээд хамт явцгаажээ. Орой 20 цагийн үед орогдол болормаанаар унтцгаасан гинэ. Шүн болормаа орогдлыг татж сэрээгээд харуул аав нэрчгсэн. Бос чи унтж байхдаа яадаг хулгайч юу? Манад хүн ирэх гээд байна гэд галын хайч бариад цогхоор хүрээд ирэхэд нь орогдол орноосоо өндийж хайчнаас нь бариад ав. Тэгээд одоо баслоо гэж орогдол хэлээд баруун орон дээр очиж хувцсан өмсөд гал түлхээр зуухныхаа урд суужээ. Тэгтэл Сергей та нарыг алхтаал ална. Сэмжээр чин нүрийг нь бүтээн. Яасан Петр болооч вэ гэж санахт нь орогдол явж дуурсангүй. Тэгтэл зүй орны ширдэг доороос хөрөн иштэй утга гаргаж ирэв. Та одоо наад хутгаад алдхийлдэ гэхэд чамааг одоо алчихъя гэдээ арихт нь орогдол гутга барьсан гарыг нь хоёр гараараа бариад авахт нь Сергей зүүн гараараа орогдлынхоо толгойтой үснээс нь гэдэл татав. Орогдол аюултай болсныг мэдмэгц. Болроо Батчлуу ахыг дуудаад ирээрэ болохоо байлаа шүү гэж хашгирчээ. Болормаа гарч арын герт орж учрыг хэлэхэд Батчлуу нь Сергейгээс айж цагдаад хэлийгээд гарчээ. Болормааг эргээд орж ирэхдээ нөгөө хоёр зүүн орон дээр ноцолдсон чигээрээ уухилцгааж байв. Орогдол Болормаа Батчлуу ах яасан бэ хурдан дуудаач гэхэд Болормаа дахиад гарав. Сергей за чамааг ёстой ална. Сэмжээр чин нүрийг чин бүтээнэ гэд үснээс нь шүдэрэ зулгаан нулимж гарав. Ноцолдож байж орогдол хутгийг нь булааж ав. Гэвч үсцэн гараа тавихгүй харин хутгийг баруун гартаа барьж мөрөн дээгүүр нь давуулаад ар нуруунд нь хутгалахад Сергей сайхан хангалттай би чамайг ёстой алхтаал нэг ална гэж бахтангүй занал хийлгэхэд үнэхээр өөрийг нь алах бүх тохироо бүрдсэнийг санаж улам айж хутгаас улан авч зүрхэн тусаа цээжинд нь 3 хутгалан алчээ. Яллагдагч орогдол мэдүүлэхтэй. Аав бол намайг алах байсан. Хутгийг нь булааж аваад хайсан ч зүгтаасан ч шархтуулаад орхисон ч намайг алахаар тийм их улаарын занал хийсэн байсан. Намайг алчхаад эгч дүүнэрийг чална. Ална ч гэж зандаг байсан юм. Энэ амар сайхан. Сергей бол миний төрсөн ах юм. Манай хамгийн том ах. Бид эцэг ихээсээ тавуулаа. Эцэг их маань нас орсон. Бид 5 дотроос эрэхтэй нь би учраас бүгдийг төлөөлж талигаачийн өмнөөс гомдол санал гаргах хэрэгтэй. Орогдол бол Сергейн төрсөн хүүхэд нь эхнэр нь салсан юм. Бас нэг охин нь миний дүү оюун чимэг дээр амьдардаг байгаль гэж охин 4-р ангид сурдаг. Бас өөр ихтэй хүн. Ах арх уух болгондоо хутга шүүгээрж алан хядна гэж хүүхдэд төдийгүй хамаатан садангаач занал хийлдэг хүн. Хүү орогдол нь төлөв томоотой тусархаг хүүхэд. Талигаач ах шоронгоор 20 гаруй жил явсан байх. Хамгийн сүүлдэхэд 1983 онд ороод 1989 онд гарч ирсэн. Би эндээ байн гутгатай явдаг хүн. Аавыг амьд байхтаж согтуу очиж алан хядна гэж давшилдаг байсан. Тэр ч байтугай ээжийг өнгөрөхөөс хэдхэн хоног өмнө ална гэж хутга байранд дайрч сэмжээр чин нүрийг нь бүтээн гэсэн гээд бод. 1992 оны 10 дугаар сард Гачууртайн фермд ажилтай Даваадарж гэдэг хүнийг гоёнд нь хутгалсан. Тэр залуу цус алдаад эмнэлэг твцсэн. Энэ асуудалтай шалгагдж байгаа байх. Эрүүл дээч согтуудач харгас догшин хүн. Хутга сүх хоёр дуртай. Унтахтаач тэрэнд ороо хутга хийж унтдаг. Зан авир ёс суртахууны хувьд үнэхээр эвдэрсэн хүн. Шүүхийн гуралд суун хавтас тэргийн материалтай танилцахгүй.
ямар ч гомдол байхгүй. Энэ жамсран жав талигачийн төрсөн дүү эмэгтэй. Ах урд нь Эрдэнэ чимэг гэдэг эмэгтэйтэй сууж байгаад орогдлыг өлгийтэй байхад салсан. Орогдлыг манай талигаач ээж өсгсөн юм. Дараа нь хорол сүрэн гэдэг эмэгтэйтэй сууж байгаад нэг охин гаргаад салсан. Тэр нь над дээр байдаг. Манай нөхөр Батчулууныг зодож байсан. Би их айдаг юм. Тэр орой Батчулууныг цагдаа дэлгэхээр явхад гэртэл ахын дуу гараад алан цусаар чинь гараа угаана. Сэмжээр чинь нүрийн бүтээн хутгална гэж хасарч дуулсан. Ер нь ч дандаа л ингэж хараадаг хүн. Орогдлын дуун ер гараагүй. Орогдлын дараа биднийг алахаар харгис хүн шүү. Гомдол байхгүй гэжээ. Энчлэн бос дах дүүнэр нь ч адилхан мэдүүлжээ. Гачуур хорооны засаг даргаас цагдаагийн байгууллагад өгсөн алтан бичигт Сэргээ огтой орогдлыг манай хорооны иргэдийн хүсэлтээр ар гэр дүүгийн насруулах, ер нь Сэргийн архичин данхаа зангаасаа болоод өөрөө сэтсэн учраас манай хорооны хөдөлмөрчдийн даалтанд өгөхийг хүсжээ. Мөн ийм тодорхойлтыг цагдаа базраач хийж өгчээ. Улаастай хувийн аж ахуйн 1993 оны 8 доод бичигт манай хамт олонны дунд өсч байдсан орогдол нь хүмүүжлэлийн доголдолтой хүүхдвшээ. Хэргийг хөнгөрүүлж өгнө. 8 дугаар анги төгссөн жилээ манад дугал хариулж байсан. Энэ хүүхдийн ялыг хөнгөлж өгнө гэж 76 хүний гарын үсгтээ тоот ирүүлсэн байна. Энэ мэтчлэн асуугдсан гэрч ажилтан бүхэн эцэг сэргээд нааштай ганц ч үг үнэлэлт өгсөнгүй. Харин хүүдэл харамсч байх юм. Орогдол нь 18 настай эцгийг алсан хэрэгт мөрдөгдөж байна. Хохирогч энэ сэргэн боловсрал мэрэгжил эрхэлсэн ажилтгүй 1971 онд эрүүгийн хуулийн 168-ийн 64-ийн 109-ийн 5 жил, 74 онд 109-ийн 4 жил, 83 оны 10 дугаар сард 63-ийн 6 жилээр чанга дэглэмтэй хорих газарт ял эдлэхээр шийтүүлсэн. 1988 онд дорнодын шүүхээр хугацаанаас өмнө тэнцэж сулсан юм байна. Дээрх хоёр хэргийн хүүдээ халагдсан хоёр эцэг адилхан үнэлгээтэй хэргийг өөрсдөө өдүүлсэн, адилхан үйлдэлтэй, өөрсдөө хөнөх мод зэвсгээ өөрөө бэлтгэсэн адил аргатай, занал зүхэл хараал аашааяг төстэй аж. Ер нь хуульчд бид альва үйлдэлийг аргагүй хамгаалалт руу оруулахдаа үнэнгүй дургүй, сэтгэлгээгүй байдагтаа дүгнэлт хийж зоригтой шууд хэрэгсэхгүй болгож баймаар босов. Тухайн нөхцөлд хутгийг булааж авлаач эсрэг этгээдийн довтлогоо хэсэг хугацаанд хохирогчийн сэтггүүд үргэлжилдэг билээ. Энэ хугацаанд халдагч этгээдэд хохирол учруулсан нь хамгаалт хэрэггүйд тоосдог онол бий. Ер нь бид хүндээ ч гэсэн ханш тогтоож нийгмийн ярих ашиг хөдлөж гүйцээгүй богино ухаанд хүүхдийнхээ сэтггүүд буусан хаг дайралтыг хүний хувьд тооцохгүй аж яахан болох вүлээ. Хүү болд орогдол нарын хэргийг шууд хэрэгсэхгүй болгон судлаж болмоор биш үү?